Монгол улсын хуулийн байгууллага энэ хэргийг үнэн зөвөөр нь шийдэж өгөөрэй. Энэ бол ард түмний шаардлага. Ямарваа нэгэн өнгөлн далдалт юм уу хуурал ард түмнийг та нар олон жил хуурж ирлээ. Хагас 60-ны турш эх орноо гэсэн олон хүмүүсийг бид нар алдсан. Энэ бол зохион байгуулалтаа алдлага. Энэ бол тэдний нэг. Тийм учраас хууль хүчний байгууллагуудаас шаардлага байна. Энийг үнэн зөвөөр нь гаргаж өгөөрэй. Энэ хэрэг бодлон гэж айж байна. Би хувьдаа бол Монголын ард түмэн. Энэний нэг жишээ юу гэвэл талигачийн шарилт гэр бүлийг нь оролцуулахгүйгээр маргааш өглөө нь олдсын маргааш өглөө нь 9 цагт задлан шинжилгээ хийнэ гэсэн гэж өөрсдөө мэдүүлж гэр бүлийг нь буцаачхад тэр шөндөө 12 цагт яагаад задлан шинжилгээг гэр бүлийнхээ оролцуулахгүй хийж байгаа юм. Энэ нь талигачид гадны нөлөөтэй гэж ямар ч эрүүл ухаантай хүн харахад сэжиглэх тэр үндслэлийг бий болгож байна. Өшөө ямар зүйлүүд цаашдаа бий болох нь одоо энэ байдлаас харахад л тодорхой болж байна. Энэ сууж байгаа ихэнх хүмүүс маань одоо цагдаа дээр биднийг дуудаад мэдүүлэг аваад одоо жишээ нь 19-нд ах дээр хамт сууж байгаад уулзчихсан байхгүй. Тэгээ тэр шахалт дарамт аимшигтай юм ингээд сонсч байсан. Энэ хүн босоо хөг Монголын маань 20 хүнд үнэтэй болж. Энэ хүн маань 21-нд алга болоод ингээд олцсон байдаг шүү дээ. Тэгэхээр энэ хүн маань ямар ч амиа хорлох тийм юм бид нартай ердөөсөө ярьж байгааг харин ирээдүйд энэ стратегийн өмгөөлөгч байгаа ажлыг энэ нөлөөллийн ажлаа бүгдээрээ яаж олон нийтэд зөв ойлгуулах уу гэдэг ийм тактикийн юмудаа ярьж исэн. Энэ олон зүйлсийг эдний байгууллагатай ярьсан, манай байгууллагатай ярьсан, эдний байгууллагатай ярьж исэн энэ хүмүүс маань ингээ амиа оруулж байгаа нь бид нар итгэхгүй байна. Энийний цаана зохион байгуулалтаа энэ Монгол улсад ингээд улс төрийн алдлага ингээ явагдаж байна гэж бид нар одоо айж ийн, хардж ийн.